Wake up, Daddy Sean. Welcome home, sir. Congratulations on the opening. Iron Man кинонд гардаг шиг чөлөөтэй харилцан ярьж чаддаг шинжлэх ухаан математикийн гүнзгий мэдлэгтэй хиймэл оюун туслах байх боломжтой юу? Энэхүү шинжлэх ухааны уран зөгнөл өнөөдрөөс бодит биелэлээ олж байна. ChatGPT бүтээгч OpenAI компани хөгжүүлэлтийн шинэ мэдээллүүдээ манай цагаар өнгөрсөн шөнийн 1 цагт хуваалцлаа. Тэд ChatGPT-гийн шинэ нэмэлтүүдийг танилцуулсан 26 минутын турш үргэлжилсэн уг арга хэмжээний гол дүр GPT-4 нэртэй шинэ модель байлаа. And now the big news. Today we are releasing our newest flagship model. This is GPT-4o. Уг модель нь өмнөх GPT-4-тэй ижил хүчин чадалтай байна. Гэхдээ илүү хурдан болжээ. Мөн хүн болгон үнэгүй ашиглах боломжтой. Эдгээрээс гадна текст, визуал өгөгдлийг ойлгохын хажуугаар харилцан ярих чадвартай болжээ. Хамгийн чухлын эдгээрийг бодит цагийн горимд ойлгож харилцан ярьдаг байх юм. Яг л Iron Man кинон дээр гардаг хэмэл оюун туслах шиг гэсэн үг. Мөн 50 орны хэлийг орчуулж хөрвүүлэх чадвартай болсон энэ нь нийт интернет дэх хэрэглэгчдийн 97%-ыг хамруулж байгаа юм. Энэхүү гинтийн танилцуулгыг гүйцэтгэх захирал Sam Altman биш технологи хариуцсан захирал Mira Murati өдөрдөө явууллаа. Ингээд GPT-4-ийн чадвар ямар төвшөнд ирснийг харцгаая. Hey, ChatGPT, how are you doing? I'm doing fantastic. Thanks for asking. How about you? Pretty good. What's up? So my friend Barrett here, he's been having trouble sleeping lately. And I want you to tell him a bedtime story about robots and love. Oh, a bedtime story about robots and love? I got you covered. Gather round, Barrett. Once upon a time, in a world not too different from ours, there was a robot named Byte. Byte was a curious robot, always exploring. I started this story, but I want a little bit more emotion in your voice, a little bit more drama. Got it. Once upon a time, in a world not too different from ours, there was a robot named Byte. No, ChatGPT. I really want maximal emotion, like maximal expressiveness. Once upon a time, in a world not too different from ours. Хүнийг машинаас ялгах гол зүйл бол сэтгэл хөдлөл гэдэг байсан бол том хэлний модель зурсан хиймэл оюун дин нь асуудал байхаа болж мөн төрөл бүрийн сэтгэл хөдлөл гарган үлгэр зохиох нь энгийн хийж чадах үйлдэлүүдийг нэг болтлоо хөгжсөн байна. Гэхдээ сүүлийн үеийн хиймэл оюуны модельүүд олимпиадын түвшний математикийн бодлогыг бодож чадахгүй ч цаасан дээрх энгийн тэгшдэглийг ойлгомжтойгоор тайлбарлаж чадна. Хэрхэн бодох аргачлалыг нь хүртэл зааж өгнө. Ингэхдээ гар утасны камерыг ашиглаад тухайн дүрсийг харж ойлгохоос гадна анализ хийдэг болсон байна. Хүүхдүүддээ хичээлийг нь ойлгуулах гэж зүтэрдэг хэрэг үе дуусж байгаа л та. Шууд дамжуулалтын үеэр харилцан яриаг турсан демо яг л жинхэнэ хүнтэй ярьж байгаа мэт байлаа. Хүний сэтгэл хөдлөлийг алдаа мадаггүй дуурайж байна. Энэ бүх шинэ нэмэлтүүдийг ChatGPT дээрээс бүх хэрэглэгчид үнэгүй ашиглах боломжтой. Харин төлбөр төлсөн хэрэглэгчид 5 дахин хурдан хөлбөрийг нь ашиглах хэрэгтэй юм. Тун удахгүй байгууллагуудад зориулсан хөлбөрийг нь бас танилцуулна. Ийхүү OpenAI компани сүүлийн үеийн хөгжүүлэлтийн шинжилэлтүүдээ Google I/O арга хэмжээ эхлэхээс 1 хоногийн өмнө танилцууллаа. Энэ нь Google-ийн хувьд нэлээд дарамт болох нь ойлгомжтой. Эдгээрээс гадна OpenAI компани ChatGPT-г үнэгүй ашигладаг хэрэглэгчдэд зориулан шинэ нэмэлтүүдийг танилцуулсан. Хамгийн түрүүнд өнгөрсөн жил анх танилцуулагдсан GPT Store бүх хэрэглэгчдэд нээлттэй боллоо. Энэ нь төрөл бүрийн хэрэглээнд тохирсон хиймэл оюун суурилсан хэрэгслүүдийн дэлгүүр юм. Одоогоор 1 сая гаруй GPT-с ашиглалтанд оржээ. Дараагийнх нь гар утасны камера ашиглан ямар нэгэн биетийг таньж тухайн биетийн талаарх мэдээллийг өгөх Vision нэмэлт. Энэ нь ялангуяа харааны бэрхшээлтэй хүмүүст маш чухал хэрэгтэй функц байгаа юм. Мөн харилцан ярьж байгаа хэрэглэгчийнхаа мэдээллийг санаж түүн дээр нь анализын хариу өгдөг memory буюу санах чадвар. Дата өгөгдлүүдийг зэгцэлж анализ хийх чадруудыг бүх хэрэглэгчдэд үн төлбөргүй ашиглах боломжтой боллоо. Эдгээрээс гадна хэрэглээг илүү хялбар олох үүднээс компьютерийн дэлгэцэн дээрх хөлбөрийг мөн нэвтрүүлсэн байна. Google-ийн алсын хараа шинэ хөгжүүлэлт шинжилэлтүүдэд хуваалцдаг хөгжүүлэгчдэд зориулсан Google I/O арга хэмжээ манай цагаар өнөөшн эхэлнэ. Уг арга хэмжээг өгтөж OpenAI нууц хөзрөө дэлгэлээ. Харин үүнд Google ямар хариу үйлдэл барих вэ?